За сайн өдрийн мэндэ. За өнөөдөр 1 сарын 9-ний өдөр миний хувьд бол бас миний болон бас манай баг хамт олонны хувьд бол бас нэлээд тийм түүхэн ач холбогдолтой өдөр гэж хавьдаа ойлгож байгаа. Тэгээд яагаад вэ гэхээр өлөөгөөс 4 жилийн өмнө 1 сарын 9-ний өдөр Тэнгэрийн сургууль гэдэг баг хамт олон бүрдээд энэ тэнгэр үзлийн чиглэлээр ер нь сургалт явуулдаг тийм нэгдсэн тийм томоохон хүч бий болгох тэр санаачлагын үйл хэрэг мөн ихсэн өдрөө тэгээд. Тэгээ энэ өдөртөө зориулаад тэнгэр ба босод бодит байдал ба дүн шинжилгээ гэсэн нэг тийм бичил илтгэл бэлтгэсэн. Тэгээ тэрийг та бүхэндээ хүргэе гэж бодлоо. Тэгээд за энэ слайдн дээр дандаа нэг дэлхийг одоо өнөөдөр том тоглогчд гэх юм уу та. Оюун санааны лидерүүд Бурхан Будда, Есүс Христ, Зүнч Мухаммед, Далай Лам, Маркс Энгельс, Ленин, Кунз, Адам Смит гэдэг ингээд нөхдүүдийг харж байгаа болоо. Ер нь хүн төрөлхтнийг одоо энэ хэдэн хүмүүс ирээдүгийн тим байх ёстой гэж тодорхойлоод чи ийм хүн байх ёстой гэдгийг тодорхойлоод тэр хүнийх нь дөрөд нь бид нар тоглох гэж ядарх нэг нь ядар, зүдрэх нэг нь зүдэр, жаргах нэг нь жаргаж амьдарж байгаа л нөхдүүд юм да. Нэг талдаа зүрх сэтгэлийг эзэмдэгчд, нөгөө талдаа бол одоо дэлхийн хэмжээний дэлхийн 8 тэрбум хүний оюун санааг удирдах тоглож байгаа том тоглогчд бас нөгөө талдаа энэ ертөнцийг үзэл суртал, үзэл санаа, шашин шүтлэг гэдэг туйлширсан хуваагдмал байдал руу оруулахад хамгийн том нөлөө үзүүлсэн хувь сэтгэгчд, хувь хүмүүс аахгүй юу. Уг нь ертөнцийн хууль өөрөө, жамын хууль өөрөө нэг. Гэхдээ тэрийг хэн өөрийнхөө өнцгөөс хэрхэн яаж тайлбарлав, хэрхэн яаж зан үйлжүүлв, хэрхэн яаж шашин шүтлэгжүүлв гэдэг тийм шийдлээс шалтгаалаад өнөөдөр дэлхийн ертөнц бид нар төмөн янз хуваагдчихад хоорондоо дайн тулаан хийгдгээрээ тулсан. Тэр инэрэнгүү гийн үсийг нэг талдаа номлодог боловч нөгөө талдаа идраас үүдэж дайн тулаан одоо ертөнцийн хуваагдал өхөл зовлон бас идраас үүдэж гардгаа. Тэр үүдгэлийг хийдэг том тоглогчтой гэж хэлсэн. За энэ олон улсын байгууллагын судалгаа шүү. Бурхтын эзэмшил нутаг дэлхий дээр ямар шашин хэрхэн яаж түгэн дэлгэрсэн ямар нөлөөлийн бүсэд байгаа гэдэг талаарх харуулсан судалгаа. Энэ улаан шаргалдуу өнгөтэй хуурсан өнгөтэй зүүнүүд нь бол тэвүүд гэдэг юм уу да. Энэ тэвүүдээр амьдарч байгаа хүн амьдрал сууж байгаа хүмүүс нь Христийн шашныг голн дагагчд гэдэг юм уу да. Христэд итгэгчд гэсэн тийм санаа. За тэгвэл энэ ногооноор будсан хэсэг нь исламистууд. За буддистууд гэдэг одоо бидний манай Монгол тэнд нэг төвд Бутан, Зүүн өмнөд Азийн тэр нэг хэдэн улс орнууд гэдэг ингээд тэр нийлээд нэг төвд гэсэн тал руу буддист гэсэн тал руугаа. За тэгээд дараа нь хиндус гэдэг энтхэг тэрэг тойрсон хэдэн улс орнууд энтхэг гэсэн энтхэгийн соёл иргэншлийн бүсэд орж байна. За тэр нэг хөхөөр будцын жохон хэсэг газын зурагт нэг жохон хэсэг Европт нэг хоёр газар байгааг харж байна. Нөгөө жүүдийн шашин гэдгүүд нь. За энэ саарлдоо хэсэг байгаа. Энэ саарлдоо энэ хятад, хойд солонгос, Япон гэд ер нь тэгээд өөрийн гэсэн тийм итгэл үнэмшил, өөрийн гэсэн одоо үндэсний өөрийн гэсэн соёл итгэл үнэмшлийн тогтолцоог бүтээж чадсан улсууд. Тэр цагаан гэдэг нэг жоохон өмнөд солонгос гэдэг нэг арал хавийн хэдэн улс орнууд байгаа нь бол энэ яг тийм гэж тодорхойлох хэцүү гэсэн иймэрхүү дүгнэлт гаргасан ийм судалгааны ажил байна. Тэгээд бид нар энэ нөлөөлийн бүсэд ингэж амьдарж байгаа. Манайхыг бол дэлхийн ертөнцийн өвтөр буддийн соёлын нөлөөлийн бүсэд байгаа хамгийн томоохон нутагт өрсөлдөсөн орнуудын нэг хэмээн дүгнсэн байгаа гэтлийг эндээс харж болж байна. За энэ саяын шашин дээр тулгуурсан соёл иргэншлүүд хэрхэн өнөөдөр бийжин бодчихж байна вэ гэдэг талаас нь харуулж байгаа судалгаа нэ. За энэ цэнхрүүд нь Грек-Ромын соёл иргэншлийн нөлөөллийн Грек-Ромын соёл иргэншлийг өнөөгийн цаг үедээ залгамжилж авч явж байгаа гэдэг юм уу та тэр соёл иргэншлийн нөлөөллийн бүсэд амьдарч байгаа улс орнууд гэж байна. Ногоон нь бол исламистууд бож таарж байна. За өмнөд Азийн бүс нутаг гэдэг одоо өмнөд Азийн энтхэг тэргүүтэй бүс нутгийг. За Төв Аз, Зүүн хойд Аз гэдэг нь бол манай Монгол, Хятад, Япон, Солонгос орсон тэргүүтэй зүүн хойдын бүс нутгийн соёл иргэншил гэдэг ингээд
За тэгээ яг Африкийн нэг хараар бичсэн байж гэн хараар зорцсон гэдэг. Ерөнхийдөө ингээд нэг 4-5 хаан шашин шүтлэг одоо юу гэдэг нь итгэл үнэмшил үзэл бодлын талбарууд байна. Нөгөө бидний нөгөө мундаг чэжэд дэлдээд байдаг тэнгэр гэдэг ойлголт бол энэ дээр цэгч байхгүй харагдаж байгааг бол та бүхэн ойлгож харж байгаа. Бидрийг бол нэг тийм хятад Япон солонгосын хан зүсгийн соёлтны нөлөөлийн бүс рүү нэг тийм оруулаад ингээд зорцсон харагдаж байна. За энэ бол бас орчин үеийн дэлхийн ертөнцийн нөлөөлийн бүсийн талаарх эрдэмтдийн одоо зураг зурж байгаа, судлаачдын, стратегчдийн зураг зурж байгаа том судалгааны зургуудын нэг яг энэ саарл марлууд нь холимог соёл иргэншлийн бүс гэдэг. За соёл иргэншил ба итгэл үнэмшлийн хил хязгаар гэдээ ярих юм бол одоо нийл ягаан гэдэг юм уу Ако Конгор яасан нь бол орчин үеийн болон одоо дорн техник биш орчин үеийн барууны соёл иргэншил, орчин үеийн болон барууны соёл иргэншил гэдэг байдлаар за Латин Америкийн соёл иргэншлийн бүс нутгийн нөлөөлөл энд харагдаж байна. Дараа нь бол Африкийнх арай энд харагдаж байна. За дараагийнх нь Африк Исламын соёл иргэншил гэдэг дахиад ногоон хэсэг харагдаж байна. За дараагийнх нь одоо нөгөө юу үнэн алдартны соёлын бүс. Дараагийнх нь одоо син одоо хятадын одоо соёл иргэншил. За бид нар бас нөгөө бидний олбор шараар зурсан энийг харахад бид нар ингээд буддийн соёл иргэншлийн бүс гэсэн иймэрхүү нөлөөлийн 8-9. Тэгээ Японыг бол тусдаа бие даасан соёл иргэншил гэж үзэж байгаа. Энтхийг бие даасан соёл иргэншил гэж үзэж байгаа. Энэ нөгөө Samuel Huntington гэдэг соёл иргэншлийн зөрчилдөөн, соёл иргэншлийн тулаан гэж номын зохиогч тэрний өгүүлсэн одоо дэлхийн ертөнцийн соёл иргэншлийн хуваагдлын бүсчлийн хязгаарын талаар байдал энэ нэ. За энд яг ер нь бас үндэстэн болгон шашин соёлынхан болгон өөрийнхөө амбиц алсын хараг тусгаж байна. Энэ дээр бол зүгээр голлох анхаарал явах нь бол нөгөө исламын соёл иргэншил бол нэлээд тийм манай улс одоо энэ Төв Аз гэдэг юм уу зүүн хойд Азийн Монголын тал хэсгийг одоо өөрийнхөө иргэшэл төр байгаль нуур Тува гэх мэтийн нөлөөл Казако юу Баян-Улгийн гэх мэт нөлөөлийн бүсээрээ дамжуулаад нэлээд тийм өөрийнхөө хүрээг тэлнэ гэсэн тиймэрхүү мөрөөдөл алсын хараа амбицийн зураглал энд харагдаж байна. За энэ Samuel Phillips Huntington гэдэг энэ 21-р зууны бараг зөнч гэдэг тийм одоо олон улсын соёл иргэншлийн хоорондын зөрчилдөөн, иргэншил хоорондын мөргөлдөөн гэдэг энэ номын зохиогч. Энэ хүнийг бол бараг л зөнч шахууны юм ярьдаг. Энэ хүний зөвгөнлөөр манай нэг 47 дугаар өргөрөг гэдэг нэг зураас яваад байдаг нь Хятад Орос хоёр бол соёл иргэншлийн хувьд хоорондоо тодорхой хугацааны дараа зөрчилдөн, хоорондоо байлдан тэгээд хэд хязгаар тогтсон тэр хил хязгаар нь монголоор дамжсан тэр энэ хоёр улсын голлох өрсөлдөөн Монгол улсын газар нутаг дээр байлдааны талбар нь Монгол улсын газар нутаг дээр болно. Тэгээд энхийн хэлэлцээр 47 дугаар өргөрөг дээр тогтно гэсэн тиймэрхүү тийм хар гэдэг юм да зөвгнөл стратеги таамаглал байдаг. Тэгээд энүүнийг бол өнөөдрийн дэлхийн ертөнцийн Оросууд ч Хятадууд ч дэлхийн ертөнцийн судлаачид ч бас энэ их ярьсан яриаг бол нэлээд сайн авдаг. Манайд ч бас сошиал машиалаар нэлээд яваад байгааг бол тавхан харж байгаа бах. Тэгээ магадгүй ингээд харах юм бол энэ өргөргөрөөс урших өмнө говь, дунд говь, дорн говь, говьалтай ховд гэдэг юм. За Сүхбаатар гэдэг ингээд өмнөх нутгийн бүх лицензүүд бол хятадуудын гарт орцсон гэдгийг бол та бүхэн ер нь л мэдж байгаа да. Тэгэл тэд нар ингээд 10-20 жилийн өмнөөс төлөвлөгөөгөө бичээд тэгээд 100 жилийн өмнөөс төлөвлөөд 10-20 жилийн өмнө хугацаатай 50 жилийн 100 жилийн хугацаатай төлөвлөгөө бичээд тэгээд 10-20-30 жилийн өмнөхөөс ингээд үйл ажиллагаандаа ороод ингээд явж идэг гэсэн. Бид нар л яг нэг тийм хөрөнгө оруулалт мөрөөдөөл, гоё сайхан амьдрал мөрөөдөөл, мөнгө мөрөөдөө суугаад байгаа. Гэхдээ бидраас үл шалтгааллах хүчин зүйлүүд гэж байгаа зүйл нь бол цаана нь бол бид нар ингээд зургийг ингээд хүн байна гэж тоохгүйгээр бидний зургийг зураа сууж яана л гэж бурхан мэт бидний зургийг зурж байна да. Энэ тэв дамнсан, үндэстэн дамнсан том тоглогчид нөгөө бурхтын өр хөвгтүүд чинь бидрийг хинч гэж тоохгүй харагдаж байна. За тэгээд социологийн судалгаа байгаа. Ер нь яг би бол бас нэг 2-3 удаа судалгаа хийл гэж үзсэн. Гэхдээ миний судалгаанаас нэг жоохон зөржилээ. Минийх бол арай энэний хажууд өөдрөг төсөөлөл харагдаж илаа. Монгол улс дахь шашны төлөв байдал гэдэг философийн хүрээлэнгээс төлөв байдал гэдэг тийм судалгааны ном гарсан харагдаж илаа. Цэдэн Намба, Алтай Баатар, Ган Туяа мөнх цацралт нарын зохиогчтой
Монгол улсад ер нь ямар шашнууд байна вэ? Хэвхэн амын хэдэн он шатдаг юм бэ? Яадаг юм бэ? Гэдэг юм бэ гэсэн тийм 10 жилийн давтамжтай судалгааны ажлын үр дүнд бол за Монгол улсын насан турш хүмүүсийн тоо 2 сая 400 гэж бодоход бол буддын шашинтан 54% буюу сая 300 орчим мянган буддын шашинтан байна. За шашингүй үзүүлэлтэнгүүд нь бол 22.6% буюу 500 орчим мянган шашингүй үзүүлэлтэн байна. Уламжилт бөө мөргөл бол 8.9% байна. Хүн амын. Тэгэд яг нэг сая 400 2 сая 400 мянган хүнд нь харьцуулаад үзчихээр 215 орчим мянган уламжилт бөө мөргөл байна. За Христэд итгэгчид бол 6.3% төржээ 151.9 мянга орчим гэдэг хувь тэнцвэрсэн байдлаар үзэхэд тийм баг шүү. Тэгээ хамгийн эрчимтэй өсөж байгаа шашны урсгал бол Христийн шашин. За дараагийнх нь Исламын шашны бол 5.2% байна. Нөлөөллийн хүрээгээ бас нэлээд эрчимтэй хэлж байгаа хоёр шашинд бол Исламын болон Христийн шашин болж хурж байгаа. За бусад урсгалууд байна. Энэ олон урсгалууд байгаа. Энэ 57-аар 2.3% буюу 57% орчим байгаа гэж. За ингээд энэ дотроос хамгийн тогтвортой байгаа хэсэг нь бол нөгөө шашингүй үзэлтэнгүүд тогтвортой. Энэ бол нэр бүх цаг үеийн туршид нэг тийм 20-20% ингээд тогтвортой хадгалаад байна. Энэ бол хамгийн тааламжтай сур. Буддын шашныг сүтгэгчдийн тоо айчмаар буурж байна. Уламжилт бөө мөргөл бол жоох өсөх хандлагатай байна. Тэгвэл хурдтай өсөж байгаа хоёр урсгал бол одоо Христийн болон Исламын урсгал гэсэн тийм судалгаа гарсан билээ. Тэгэхэд энэ лидерүүд нь энд ингээд сууж байна. Харахад их тийм гэгэн дүртэй болооч ингээл бас л нэг тийм бидний үндэснийг дотоодд нь хуваагаад өөрийнхөө итгэгчдийг бий болгоно гэсэн тийм байдлаар энэний хойчийг залгамжлагчд маш идэвхтэй ажиллаж байна гэсэн санаа. Яг зөвхөн саяын судалгаатай хамааралтай шахууны юм да. Монгол ардын саяын 2024 оны улсын хурлын сонгуулийн дүнгээр 5 нам улсын хурлд суусан. За сая 600 орчим мянган хүн саналаа өгсөн. Тэрний 35.1% буюу 500 мянган хүн Монгол ардын нам саналаа өгсөн. 30.1% 438 мянган хүн ардсан нам саналаа өгсөн. 10.3% буюу 151 мянган хүн нам саналаа өгсөн. Намтай хоёрын үндэсний эвсэл 5.1 буюу 75 мянга, Батбаатарын иргэний зориг намд 5 буюу 73 мянганы саналаа өгсөн. За тэгээ би даагш магш бусад нам эвслүүдэд 203 мянган саналаа өгсөн. Тийм дүн гарч байна. 5% давсан учраас иргэний зориг үндэсний эвсэл 4 судалтай, хүн нам 8 судалтай, ардсан нам 42 судалтай, Монгол ардын нам 68 судалтай. Эндээс гөр ерхий дүгнэлт хийхэд бол Монгол ардын нам болон ардчилсан намд өгж байгаа сонгогчдын саналын тоо бол сонгуулиас сонгуулийн хооронд 40-50 мянгаар тогтмол буурж байгаа гэсэн тийм дүгнэлт. Энэ дотор тэнгэр үзэл гэдэг тийм үзүүлэлттэй тэр үзэл санааг тээдэг үндэсний өв соёл гэдэг тэр үзэл санааг тээдэг тэрийг өөрийнхөө үзэл баримтлаа гэдэг нам бол одоогор байхгүй. Бидэрт явахтар улс төрийн ямар ч нөлөөлөлгүй амьдарч байгаа гэсэн. Улс төрд бол өөрсдийн доо хоолой нөлөөлөл байхгүй гэсэн тийм санаа. Яг ерөн зүгээр ингээд тогтвортой байгаа гэдэг юм уу да. Ер нь тийм нийгмийн шашин соёлын савлгаанаас урдчлан сэргийлж идэг хамгийн том суур хүч бол шашингүй үзэлтэнгүүд гэж энэ 22.6% 542 мянган хүн гэж энэ хүмүүс байгаа. Нөгөө талд нь бидний анхааруулж авах зүйл нь юу гэдэг тийм бидний хүсэл эрмэлзлэл бол энэ олон шашин соёлуудтай бид нар өрсөлдөж ийж энэ өөрсдийн өвгдөөс өв уламжилж ирсэн үзэл санаа, тэнгэр үзэл, ёс заншил, өв соёлоо авж үлдэх түгээн дэлгэрүүлж ийж энэ том орон зайд өөрийн гэсэн тийм зураглал бий болгох, өөрийн гэсэн соёлын зураглал бий болгох, тэнгэр үзэлтэнгүүдийн тийм орон зай үүсгэсэн гэсэн тийм амбиц мөрөөдөл бол надад байгаа. Тэр утгаараа бол энэ тэнгэр үзлийг сонирхож, судалж, оролдож, сургалт, судалгаа 9 шидийн хийгээд байгаа нь энэ баггүй. Тэгээ тэрүүнийг л нотлох гээд ингээд энүүний төлөө явж байгаа шүү. Түүнээс нэг тийм их аргаа ядсан да, байж ядсан да, хийх молдохгүй дэ нэг хийгээгүй. Тэгэл нотлох гэж ингэж та баримт төрсөн. Тэгээ хамгийн харамсалтай нь бидний ярьж байгаа нэг уламжлалт соёл, тэнгэр үзэл маань маш олон бөө мөргөл гэдгээр төлөөлөгдөж харагддаг. Нөгөөдөл нь манай өвөө хамгийн том би жинхэнэ бөөн гэсэн тийм үзэл сурталчсан нэг талдаа маш том эгоцсон тийм маш олон жижигхэн бүлүүдэд хуваагдаж байгаа нөрөө зохион байгуулалт хийж болдгоо, нэгдмэл хүч болж чаддгоо, нэгдмэл улс төрийн санал болж чаддгоо, орон зайгаа эзлэх ямар ч одоо бусад зүйлүүдтэй хэлэлцэж, ярилцах, тохиролцох, орон зайгаа эзлэх нэгдмэл цул байх боломжийг бол ингээд би том, чи том, би жинхэнэ чи хуурамч гэдэг тийм энэ хэрүүлээсээ болоод бид бүхэн живчээд байгаа.
бусдтай живчаад нөлөөлөл тогтоож чадахгүй байгаа адилхан байхгүй. Энүүнийг л гэтлэх хэрэгтэй байна. Тэгээ энүүнийг гэтлэх гэж оролдож хийсэн зүйл нь Тэнгэрийн сургууль. Тэнгэрийн сургууль маань энэ өдөр 4 жил үүсгэн байгуулагдсан 4 дахь жилийн өдөр учраас энэ бүх зүйлийг ярьсан юм аа. Тэнгэрийн сургууль гэдгийн шалтгаан нь за энэ бүх соёл иргэншлийг төлөөлөгчд гэдэг юм уу да энэ үзэл санаа философиг төлөөлөгчд өөрийн гэсэн тийм дэг соёл сургуультай Буддагийн үүсгэсэн Буддийн гүн ухаан Буддийн соёлыг үүсгэсэн сургууль нь бол Буддийн шашин дотроо улааны болон шарын гэдэг шашинтай сүм хийдүүд гэдэг сургуультай Иесус Христийн үүсгэн байгуулад 2000 гаруй жил 2026 жил болж байгаа тэр шашин гэдэг юм уу да тэр соёл нь бас одоо үнэн алдартан ингээд олон сүмүүдээр дамжуулаад тэр нь сургалтын байгууллагууд Исламын зүнч Мухаммедийн байгуулсан нь бас өөр ингэсэн дэг сургууль соёлтой тэрийг өнөөдөр залгамжил авч явж байгаа юмнууд нь байгаа. Күнз гэдэг хүний байгуулсан тэр зүйл нь Күнзийн институт гэдэг одоо манай Монгол Улсын их сургууль дээр, багшийн их сургууль дээр, удирдлагын ихтэн дээр Күнзийн институт гэдэг байгаа. Дэлхийн бүх улс орнууд судалгааны институтуудад Күнзийн танхим гэж байгаа. Тэгээд гэх мэтээр ингээд томчууд. За Адам Смит бол мэдээж өнөөдөр эдийн засгийн тогтолцоог үндэслэлсэн орчин үеийн одоо боловсролын эдийн засаг ярьдаг эдгээр засаглах ухааныг үндэслэлсэн гэдэг дэг соёл сургуулиуд нь орчин үеийн бүх сургуулиудаар заагдж байгаа. Далайлан бол өөрөө Буддийн шашны соёл сургуулийн бас нэг лидер. За бидний нэг өнгөрсөн жилийн хугацаанд одоо 70 жилийн хугацаатай яваад ирсэн Карл Маркс, Энгельс, Ленины дэг соёл сургууль нь Пионер эвлэл нам гэдэг ингээд улс төрийн нам гэдэг ингээд өнөөдрийг хүртэл энэ нь өөрөө одоо социал демократ үзэл санаа гэдээ болсон. Социалистээр ингээд олон улсын байгууллага болсон. Өнөөдрийг хүртэл ингээд лидер ингээд ямар нэгэн байдлаар философо тэгээ соёлоо сургалт боловсрол багш нар тим юмны хүчээр дамжуул цаашаа авч явж байгаа байхгүй. Тэгэхээр бид нар бол энэ тэнгэр үзэл гэдэг зүйлийг хит их онгодууд найдсан тэнгэрт байгаа гэж итгэсэн өөрөө нэг талдаа алдаа болоод тэрийг дамнуулж байгаа хүмүүсийгээ өөрийнхөө биеийг эгог илэрхийлэх хэрэгслэл болгоод алдах гээд байгаа учраас л энүүнийг цаашдаа урт удаан хугацааны туршид тогтвортой авч яваа гэж үзэх юм бол тэнгэр үзлийг судалдаг за сургадаг дэг соёлын одоо цааш нь тээж авч явж өвлж авч явдаг. Гэхдээ заавал нэг тийм бөө болгүйгээр ноён болгүйгээр хаан болгүйгээр хатан болгүйгээр тэгээ цаашаа аваад явцдаг. Өнөөдрийн цаг үеийн амьдралдаа өөр хүмүүсийн амьдралдаа зохируулаад аваад явцдаг тийм дэг сургалтын байгууллага байх ёстой. Энэ сургалт маань бол цаашдаа улам одоо цаашаа хүрээгээ тэлэн өөр ингэсэн багш судлаачдтай болох ёстой. Өөр ингэсэн одоо сургалтын арга зүйтэй болох ёстой. Өөр ингэсэн сургалтын хөтөлбөртэй болох ёстой. Манай бөөнөрт нэг асуудал байна. Бөөг сургуулиар хийдэг юм аа гэдэг байдаг. Тэр нэг тийм буруу сурталгуулгаас нь болоод маш олон хүмүүс ингээд нэг тийм далд ертөнцийн нөгөө нэг сүнс ч юм уу эрчилтэй холбогдоод гаццсан сургалт хийж болдгоо. Нөгөөдхөөс хүнээс асууж болдгоо. Багш гээд нэг хүнд очиод хоожлогдчихдаг. Нөгөөх нь хаашаа явуулж байгааг нь мэддэггүй. Энийг Европ дэлхийд дээр бол маш олон бөөм мөрөглийн сургуулиуд байгаа. Бид нар одоо бол бас цаг үетэйгээр нийцээж энүүнийг нэгнийхээ төлөөс зөвлөдөг, сургадаг, тэр тогтолцоог бүтээж хувь хүнийг хөгжүүлдэг болох хэрэгтэй байхгүй. Тэгэхгүй болохоор өнөөдөр цаг үед бол хүүхдийн бүх сарчдаг хүртэл сургалт байгаад байхад хүмүүс тийм болтлоо. Заавал бусдаар бүх зүйлээр заалгаж хийдэг юм болцсон үед бол чи өөрөө мэд болов болохгүй л үх гэдэг тийм юм байж ерөөсөө огт болохгүй л тийм учраас энүүнээс гарах гэж байгаа гаргалгаа хайж байгаа тэр зүйлүүдээ ийм ч учраас одоо маш олон хүмүүс энэ чиглэлийн сургалт зөвлөгөө хийж эхэлж байгаад бол талархаж байна. Энэ үр борооны дараах мөөх шиг олшрох хэвээр хүн болгон энүүнд сууж ижил тэр одоо Буддийн шашин одоо Христ ч байдаг юм уу, Ислам байдаг юм уу, одоо янз бүрийн нөгөө тэнгэр шин тэнгэр газар мазар гэдэг ингээд янз бүрийн орцглуудад алдаад байгаа тэр тархийг угаалгаад байгаа хүмүүсээ тэгжиж бид нар буцааж татаж авах ёстой л гэдэг тийм санаа. Улам цаашдаа боловсронгой болох ёстой гэдэг тэр санаа. За боц. За энд бас нэг таа байгаа. За эхлээд эндээс нь үзүүлнэ. Насан турсан Монгол улсад насан турсан 4 хүндэтмийн нэг нь ямар нэгэн намын гишүүн болсон. За насан турсан 115 хүн тутамд нэг төрийн бус байгууллага иргэний хөдөлгөөн авдж байгаа. Тэгээ бүгдөө тамга тэмдэгтэй болсон гэсэн үг. Тэгээ би манай дээр ирээд нэгдээч гэдэг тэгдэг болсон. За дараа нь 20 мянган хүн тутамд нэг ихтэй сургууль наагддаг болсон. Уг нь 20 мянган хүнээ хоож авж байгаа ихтэй сургуулиуд энэ сургалт хөгжлийн бодлогоо зөв хийх юм бол бид нар гэгэрхэд мөн чиг амархан байгаа юм да. За хамгийн харамсалтай нь 2 мянган иргэн тутамд нэг сүм хийд байдаг болсон.
2000 эргэн тутамд нэг сум хийд. Христийн, буддын, үнэн алдартны, исламын гэдэг ингээд сумч бол өстой нэг борооны дараах мөөх шиг өтөж доо. За бас нэг дараагийн сонирхолтой 45 хүн тутмын нэг нь магистр, доктор, пастор, номлогч, сургагч багш бөөмөргөлт ингээд ямар нэг тийм юмны зэрэг цол гэд бүгдийн зэрэг цол гэд үзчихэл та. Зэрэг цол хамгаалсан гэгэрл тэмүүлж байгаа хүмүүстэй болсон. Тэгсэн мөртлөө бидний ааш аран шиг өөрчлөгддөг. Нэг гарцсан дээр 1 секунд хүлээж чаддгаа. Гэрэл дахин асангууд арын машинууд сигналдчихдаг. Ийм төвчээргүй, хүлээцгүй, мухар сүсэгдсэн тийм ард хүн болоод тавьсан. Уг нь энэ 45 энэ гэгэрэгчд уг нь үнэхээр супер байсан бол хүн болгоно нэг 45 хүнийг хариуцж яваад энэ өнөөдрийн цаг үеийг гэтлгийг үлж бид нар уг нь хүмүүсээ хөгжүүлэхэд мөн ч амархан л харагдаад байна да энэ тоо баримт үнэн хэлдэггүй дээ худлаа хэлдэггүй дээ. За тэгээд сургуулийн алсын зориудаар зүгээр хувьдаа болон баг хамт талантайгаа юу гэж ярьж байгаа бол тэгэхээр Паретогийн зарчим гэж 20-80 зарчим байдаг. Тэрүүнтэй адилхан 3 сая иргэнтэй гэж үзэх юм бол бид нэг 600 мянга орчим хүндэл энийг тийм тэнгэр үзэл гэдэг тэр зүйлийн үр шимийг тэгтээ тэр нэг тийм эд шидсэн байдлаас зан үйлсэн шашинсан мухар сүсэгдсэн байдлаар биш маш тийм философи цэвэр гүн ухаан ёс зүй хувь хүн өөрийгөө авч явах тэр дэг соёл гэдэг утгаар нь таниулж чадах юм бол бид нар нийгэм нөлөөлж чадна. Одоо бол бид нар өсгөж тоолоод 200 орчим мянгад хүрэхгүй байгаа байхгүй. Тэгэхээр энэ нийгэмд нөлөө үзүүлж чадах чадамжинд хүрээгүй гэсэн үг. Ийм байж бид нар бие нэгэ чи муу чи сайн би сайн гэдэг тэгээд тэгээ манай Тэнгэрийн сургууль дээр ажиллаж байгаа Баясаа багш шиг инх хоёр багш шиг мөнх жаргал багш шиг ингээл манай нэг миний таньдаг л бөөнрөлт тэгэл тэд нар та нар муу холихны тийм юм гэл нэг ч ултгаа хүмүүсийг эн чин булааж авч иж энэ том өрсөлдөө энэ зах зээлээс нь булааж авч иж энэ үзэл санааны төөрөгдлөөс нь булааж авч иж тэнгэр үзэлтэн болгож байгаад нь бол би баярлалаа суугаад байгаа хөөх. Уг нь баярламаар тэр хүмүүстэй харин хамтарч яаж ажиллах вэ? Хамтарч яаж тэр хүмүүсийг зөв болгох вэ? Алдаа байгаа бол тэр нь яаж засах уу гэдэг тал дээр нь ажиллах хэрэгтэй бол. Тэр тэглээ ингээл гэл юунч лайвдахта дуртай юм тэгэл ингээл нэрийн цохол бөөгийн тавилан дээрээ бичээл группүүд дээрээ бичээл ингээл бити тэгэлдэ та нар эн чин ийм том өрсөлдөөн бидний цаана энэ Монгол үндэстэн монголоор орших уу гэдэг эрх ашиг дайны дэлхийн ертөнц бидрийг хид хувааж залгичаад байхад тэд нар өөрийнхөө нэг тийм тэнгэр ярддаг нэг тийм жижигхэн цэнхэр зурус үлдээ чадахгүй юу гэдэг том эрх ашиг ярьж явах чинь чи жинхэн бөө болохлаа би бодлоо боо чи та нар муу юу ялаа тэгэл хувцсаараа гангарлаа подкаст хийлээ гэл ингээл гэрлээ өргөнийх нэг ч хүртэл шүү гэл ингээл ийм утгагүй юм гэж байж болохгүй. Тэгэхээр Тэнгэрийн сургуулийг үүсгэн байгуулсан багш нартай болон хамтран зүтгэсэн хүмүүстэй бол 4 жилийн айн баярын мэдээг хүргэе. Энэ зорилгын төлөө бид нар зүтгэж байгаа шүү. Одоо тийм ч учраас би та бүхнийхээ баярлаж явдаг. Бас та бүхнийхээ үйл хэрэг олон цаашдаа түгэн дэлгэрээсэй гэж бодож явдаг. Тэгээ бид нар одоо орон нутгад руу явж исэн гарааны зургаар баруун таамаг өдөр таарж исэн. Бас ингээл аймаг орон нутаг болгонд очиж уулзалт хийгээл хүмүүстэй ямаарэл. За энэ арчил гэгээ хөрөөлөн дээр хийжсэн сургалтын үеийн бичлэг зургууд ингээд дорсонжууд хараад сайхан байна. Хөөд олоо хотогт байна. Карфрайт толсон нээлтийн зураг харагдаж байна. За энэ одоо Чингис хааны хүрэн дээр төв талбай дээр болсон. За нөгөө хөөд олоо хотогт болсон үйл арга хэмжээ. Бид нар асар олон зүйлүүдийг маш богинохон хугацаанд үнэхээр олонний хүчээр асар олон сайн сайхан зүйлүүдийг хийсэн. Та бүхэн ингээд сайн анзаарч хардаг бол бидний үйл хэрэг өргөсний дараа тэр улсын наадам энэ тэнд явж байгаа зохион байгуулалт одоо орог үдмийн баярууд бүгд бидний дэглэсэн анх үүсгэсэн санаачилсан тэр дэгээр явж байгаа гэдэг. Нэг зөв юмыг хийж чадвал ингэж түгэн дэлгэрэх боломж болцоо байдаг гэдгийг өнөөдөр харж ийн л та. Бид нар ингээл хаас агуул за энэ бол тэн тэгэлж эхлүүлжсэн тэр мессежээс үүдэлтэй юм байна да гэдэг нь бол танигддаг байхгүй. Тэгэхээр тэрийг өмчлөх биш бид нар сайн зүйлийг араас нь олон удаа гаргаж нийгэмд зазаж хүмүүст хүргэж түгээж дэлгэрүүлж нийтийн соёл болгох талаас байх хэрэгтэй. Уртын дуу, үлгэр домог одоо туйлс гэд ямар ч цохиогчгүй байдаг мөртлөө энэ өөрөө нийт олондоо агш ёс зүйн хэмжээ, соёл иргэншлийн хэмжээг тогтоодог шиг Тэнгэрийн сургууль өөрөө тийм л зүйлийг бий болгох хэрэгтэй. Тэгэхээр намайг маш олон хүн наатахаа зохиогчийн эрх авамжлах гэрчлэгээ аваа. Энийг тэгмээргүй байдаг байхгүй юу?
Айл болохоор олон хүн энэ үнийг ямар ч үн төлбөргүйгээр ямар ч юугүйгээр эргэлзэхгүйгээр бидний соёл гэж хүлээж авч байгаа зүйлийг л хэвэл бид нар одоо туйлын сэтгэл ханамжтай байх хэрэгтэй болж байна. За хөдөө орон нутгийн энэ завхны ариуна амар төвшин говь сүмбрээс тулгаа маань энэ өөр ангаа хэм харагдаж байна. Ооцлог нэрийг мартчихлаа. Төрөө хүртэл одоо төрөөхөн бай яриад. За өөрөн гадаа 4 жил явж ирлээ шүү. Одоо сайхан сууж байгаад сайхан ямаа хий гэл заа гэл ингээл ярилцаал. Энэ нөгөө хамгийн анхны түүхэн зураг байна. Хөх нуурлуу явж исэн автобустай явж исэн зураг харагдаж байна. Энэ одоо бас корпорат янз бүрийн тент болж исэн ивент арга хэмжээ нөгөө юун дээр дээд цагаарлалтад хийжсэн уулзалт молцолт гэл ингээл. Тэгэд одоо бидэрт маш их олон асуултууд байгаа. Яаж энэ Монголоо босгож ирэх вэ? Яаж энэ үзэл санааныхаа орон зайг энэ дэлхийн хүчрхэг акулууд энэ олон бурхтуудын сүүдэр дотроос салгаж гаргаж ирэх үү гэл ингээл. Асар олон асуултууд байгаа. Энд бол яг хөө Тэнгэрийн сургууль цаашдаа бол өөрийнхөө чадлын хэрээр ажиллана болохын хэрээр байна. Харин одоо нэг тийм бид нар ингээд нэг дэмэндээ гэдэг шиг нэгнийхээ үйл хэргийг дэмжиж болж байгаа юмаа сайхан ярилцаад болохгүй зүйл дээр энэ дээр алдчихлаа шүү, тэн дээр алдчихлаа шүү, тэгчлээ шүү, ингэчлээ шүү гэдэг тийм бүтээл шүмжиг өрнүүлээд ингэж ажиллаж сурах тэр цааш нь гараан дээр ирж байгаа. Тэгээд би саяхан 2-3 удаа нүүр ном Facebook хуудасаараа тархины хакераараа Тэнгэр аппликейшн гэдэг тэр зүйлийн тухай ярьсан. Одоо бол энэ орчин үеийн технологи, үзэл санаа, за тэгээд хамтын өмчлөл, хамтын соёл гэдэг юмыг бүтээхэд бол Тэнгэрийн сургууль цаашдаа бас манлайлан оролцох тийм итгэл дүүрэн байгаа. Тэгээд өнөөдөр бол одоо энэ үйл эргийг сонсож байгаа энэ илтгэл сургалт энэ лекцийг минь сонсон та бүхэндээ гэлэн талархлаа. Цаашдаа бол энэ том эрх ашигын төлөө хэдүүлээ яаж игээл ойлголцоол яаж игээл явна. Бидний хувьд бол ямар ч байсан өөрийн гэсэн тийм философи, номлол, сургалтын арга зүй, сурах хүчиг, гарын авлага гэдэг ингээд олон зүйлүүдийг бэлтгэж чадсан энэ 4 жил хугацаанд одоо бол олон түмэндээ дэлгэн тавих, хүчрэгжил, хөгжлийн жил байх болно. Ирэх жилүүдэд хүчрэгжих, хөгжих, сэргэн мандах онжлууд байх болно гэдгийг бол энэ өдөр амлаж байна. Ингээд анхаарал тавьсанд баярлалаа. Та бүхэндээ урт удаан хугацааны туршид хамтран ажиллана. Монголоо сэргэн мандуулахад Монгол гэдэг нэрийг дайны дэлхийд цорайтуулахад магадгүй тэр Америкийн Харвард нь Тэнгэр үзлийн тэнхэм гэдэг юм байгуулагдах хүртлээр бол явах тийм эр зоригтой, тууштай, шантардгүй тийм хүмүүсээр бид нар бол баг ихнээ хүрээгээд хэлээ цаашаа улам хүчрэхээр улам далайстайгаар үйл ажиллагаа явуулах болно гэдгээ хэлмээр байна. Ингээ баярлалаа.